хөрөг хэмээн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ орой амгаланг айлтгая. Өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Гончиг Доржийн уян гишгтэй ярилцахаар ураад байна. Бидэнд цаг гаргасан баярлалаа. Сайхан орчиж байна уу? За баярлалаа. Харжаа тавлагөө. Сайхан шинэлгөө. За. Энэ 100 мянган төгрөгийг аваад 1 жилийн дараа 136 мянга болгож ийм болгож өсдөг. Энэ одоо хүн иргэдийн орлого нь хэрэгцээнд нь хүрэхгүй болохоор банк усаас зээл авдаг. Монголын хамгийн өндөр ашигтай бизнес үү? Ер нь бол нэлээд ашигтай бизнес. Та Инвесткор банк усаа хүүгийн байгууллагын ажиллаж исэн хэдэн хувь эзэмшдэг вэ? Би одоо банк усыг өмөрөд байгаа даа биш. Иргэдийн амжиргаа муу байх нь банк усуудын бизнес өндөр ашигтай байх боломж бүрддэг. Гэтэл та нөгөө талдаа иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж гишүүний үүргээр ажиллаж байгаа. Энэ хоёр огтлцох уу? Ерөөсө хүчээр өгсөн зүйл байхгүй байхгүй. Таны аав ардчилсан намын анхдагч лидерүүдийн нэг Гончиг Дорж. Та яагаад хүн намд хэлсв? Улсын их хурлын гишүүн болж л байвал намын үзэл баримтлал хамаагүй юу? Яг уу ер нь бол ийм ааваараа бамбай хийлгэж явах нь бас хэмзэг байд юм шүү гай. Ер нь манай дүүрээ бас гадуурхлыг мэдэрчээсэн мэт те. Тэг ер нь бол би овгоо ер нь хилдэггүй гээ уян гişиг гэж явдаг байсан байхгүй юу? 2 тэрбум төгрөгийн хандив хөгжиж чагсаалтын дээгүр бичигцээ ингэж сонссон. Тийм их мөнгө байхгүй шүү дээ. Та боловсролын зээлийн сангаас 6584 долларын зээл авч Германд сурсан юм байна. Германд их сургуулиуд төлбөргүй байдаг. Энэ зээлийг яах гэж авсан? Тийм дэмжлэгүүд байх хэрэгтэй байхгүй. За нэвтрүүлэг дээр нөгөө сайжруулсан түвшнийхээ оронд хүнсний багц үнийг бодож гаргадаг ийм бүтээгдэхүүн тавиад байгаа. Хүнсээ цуглуулдаг баг. Хүнсний үнийн өсөлт танайг ерөөхдөө яаж нөлөөлж байна? Ер нь бол бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ. Яг дэлгүүр ороод хідэн төгрөгөнд хідэн тортой бараа авч гарч ийнэ гэдэг өөр аягүй чухал болчихж байгаа. Ер нь бол багассан. Эдичүүдийн юмны нэр төрөл ер нь. За эхний асуултаа шууд асуучих. Энэ хаврын чуулганы хамгийн өндөр хүлээлттэй байгаа хуулийн төсөл бол одоо хэлэлцэгдэх хууль бол татварын хууль байгаа. Та бизнесийн салбараас гишүүн болсон хүн. Ер нь татварын ямар орчин бизнесүүдэд илүү ээлтэй байх вэ? Яг татварын багц хуулийн төслөө бол сангийн яамнаас ерөнхийдөө санал авах гад 4 сарын 10 хүртэл санал авахар байршуулсан байгаа. Энэ чинээс хамгийн анхаарал татж байгаа нь бол мэдээж нэмэгдсэн үртгийн албан татвар. Энэ дэр босгоо оноо бол өөрөө босго дүн буюу 50 саяас дээш болцсон тохиолдолд шууд нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгч болдог байсныг 400 сая болгож өсөж байгаа. Энэ бол яг хүн намын хувьд бол жишээлбэл мөрийн хөтөлбөртэй яг тусгасан байсан зүйл учраас бид бол тэрийг маш сайн дэмжиж орж ирж байгаа. Нөгөө талаасаа нөөтийн 10%-ийг багасгах гэдэг бол өөрөө маш чухал асуудал байгаад байгаа. Одоо орж ирж байгаа төсөл дээр бол тодорхой хэмжээнд хэрэглээнээсээ хамаарч хэрэглээ буюу одоо олсон орлогоос нь хамаарч шатлалтайгаар өөрчлөлт оруулах гэдэг ийм санал явж байгаа юм байна. Тэгээ энэ талаас бас нэг арай нэг өөр өнцөг орж ирэх болов гэдэг. Өөрөөр хэлэх юм бол наазахын хэрэгцээ буюу 500 мянган төгрөнд сар 500 мянган төгрөг хэрэглээндээ зарцуулж байгаа тохиолдолд нөөт өөрөө 100% буцаалттай байгаа. Ийм төсөл орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол бас яг хувь хүмүүс дээр болон иргэд дээр бол нэлээд таатай ах болов гэж харж байна. Мэдээж санал оруулмаар байгаа хэдэн зүйлүүд байгаа. Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бизнесийг дэмжихийн тулд бид нар гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл одоо бид нар мэдж байгаа шүү дээ өнөөдөр яг нөгөө валютын гадаад тэнцэл маань юу болоод байгаа вэ тийм ээ экспорт буюу нөгөө нүүрсний үн унахаар л бүх юм баларчаад байгаа шүү дээ. Одоо мөнгө болчих гээд байдаг. Гэтэл энэний чинь нөгөө талд бид нар мөнгө оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Гаднаас валют оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл гадны хөрөнгө оруулагч дээр монголчуудаас өөр татварын хувь хэмжээтэй буюу 20%. Нийт үнийн дүнгээс 20%. Жишээлбэл үйл хөдлөлийн татвар 2% шүү дээ. Гэтэл гадны хөрөнгө оруулагч байгаа тохиолдолд тэр чинь буцаагаал 20% болчдөг байхгүй борлуулсны орлого. Одоо энийг багасгах ёстой гэж. Энийг багасгах ёстой. Тэгжээж бид нар гаднаас урсгалаа оруулж ирэх ёстой. Тэгэхгүй бол одоо нөгөө баахан мега төсөл яриад байдаг. Энд чинь хэн хөрөнгө оруулах вэ? Татварын одоо яг энэ багц хуулийн өөрчлөлтийн үед гадны хөрөнгө оруулалт талаас бас нэлээд харах хэрэгтэй байна. Нөгөө талаас аж ахуй эрхлэгчдийн хувьд буцаагаад нөгөө босго 6 тэрбумаас дээш бол 25% татвар төлж байгаа.
Энийг бол бас өөрчлөх саналууд орж ирж явж байна. Энийг бас харж байгаа, дэмжиж байна. Энэ хувь хэмжээг өөрчлөхдөө тэгтээ бас нэг арай нэг сайжруулсан байдлаар санал оруулах бас төлөвлөгөөтэй байгаа. За. Дараагийн асуулт. За та хүн намын жагсаалтын дөрөвт бичигдэж улсын хурлын гишүүн болсон. Намдаа хэдэн төгрөгийн хандив өгч дөрөвт бичигдсэн бэ? Дөрөв гэдэг бол одоо дээгүүрчтэй эмэгтэйчүүдийн хоёрт бичигдсэн гэсэн. Тэг яг энэ ер нь хүмүүсийн нэлээд сонирхол татдаг асуулт юм шиг байгаа. Тэгэхээр ер нь бол яг хүн намын хувьд бол айхтар жагсаалтанд мөнгө төгрөгөөр жагсаах гэхээсээ илүүтэйгээр яг одоо жижиг намын хувьд ч гэдэг юм уу тийм ээ тухайн намд оруулсан хувийн нэмэр нөгөө талаасаа буцаагаад энэ жагсаалтаар гишүүн болоод орсон тохиолдолд энэ хүн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талдаа хэр одоо оролцоотой байж чадах вэ гэдэг талаас нь бас хүмүүсээ ерөнхийдөө сонгож жагсаасан гэж харж байгаа. Тэгээ мэдээж огт санхүүгийн одоо оролцоо байхгүй байх гэж юу аах вэ? Мэдээж хандив өгч байгаа. Мэдээж хандив өгч. Харин 2 тэрбум төгрөгийн хандив өгч жагсаалтын дээгүүр бичигдсэн гэж сонссон. Тийм их мөнгө байхгүй шүү дээ. Тэгэхээр санхүүгийн их усүр нь юу вэ гэж асуумаар байна. Тий. Ер нь бол бидний миний хувьд гэх юм бол тийм тэрбум гэсэн тийм том тоол байхгүй. Тэгээ санхүүгийн их усүрээ би өөрөө компани удирдах албан тушаал одоо олон жил удирдах албан тушаал ажилласан. Нөгөө талаасаа за 10 гаруй жил хуулийн компанитай байлаа. Тэрний дараа сүүлийн одоо 10 жил бол банк санхүүгийн салбарт ажилласан. Ер нь бол төрийн байгууллагад ажиллаж үзээгүй, төрийн албанд ажиллаж үзээгүй. Тэгээ нэгэн товийн хөвшил байгаагийн ач тус юу илээ. Тэгээ ямар ч байсан санхүүгийн хувьд бол асуудалгүйгээр одоо тодорхой хэмжээний хандиваагууд намдаа одоо санхүүгийн дэмжлэг үзүүлээд явсан. Өөрөөр хэлэх юм бол яг тойрог дээр нэр дэвшсэн гишүүдэд дэмжихийн тулд тийм ээ хэвлэлийн зардал, буцаад одоо юу гэдэг хуулагчийн хувцас сунар тийм ээ тэрний одоо зардлуудыг бид нар бас санхүүжүүлэх маягаар иймэрхүү байдлаар санхүүжилтанд оролцож ажилласан. Тэр бүх 2 тэрбум бол биш юм байна. Жагсаалтын араар бичигдсэн эмэгтэйчүүд харин мөнгөтэй хүмүүс нь урагшаа орчлоо гэсэн тийм тарай намын л гişүүд штэ тийм сошиал орчинд бол явсан л та. Яг одоо тэгэл хүн болгон янз бүрээр л ярина одоо нөгөө ямар ч байсан тухайн үеийн нөхцөл байдлаа тэгэл ойлголцоод л явсан. Таны аав ардчилсан намын анхдагч лидерүүдийн нэг гончигт орж байгаа. Тэгэхээр таны дүү ардчилсан намынх байсан. Та яагаад хүн намд элсв? Улсын хурлын гишүүн болж л байвал намын үзэл баримтлал хамаагүй юу? Энийг өөрчлөө. Бас 3 минутанд хариулах гэдэг шүү дээ. Тий. Яг уу ер нь бол ийм миний хувьд яг 18 нас хүрээд төрсөн өдрийнхаа яг дараа хамгийн түрүүнд хийгдсэн ажил юу гэхээр би социал демократ намд элсэн. Өөрөөр хэлэх юм бол яг насан туршигээ би бүр яг тийч чадсан үлээгээд яг аавынхаа намд элсэж орохыг аяг хүсэжсэн байхгүй. 99 онд элсэжсэн байлаа тий. Тэрний дараа одоо социал демократ нам нэг арчилсан чиглэлийн намнууд нийлээд арчилсан нам бий болоход автоматар арчилсан намын гишүүн болцсон. Явж агаад яг 20 онд арчилсан намаас гарсан. Тэгээ яг уу мэдээж саяхан гарсан юм шүү дээ 20 он. Тий 20 оны сонгуулиар би хүн намаас Баян зүрх дүрхт нэр дэвшсэн. Тэрнээс өмнө бол яг хүн намд орохоос өмнө арчилсан намын гишүүнээсээ татгалзаад тэгээ хүн нам чинээр гишүүнээр хэлсэжсэн. Тэгэхээр энэ бол яг үзэл санаа гэдгийг юм уу үзэл баримтлалын хувьд бол айхтар ялгаатай зүйл бас биш. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед хүн нам маань өөрөө социал демократ үзэл баримтлалтай зүүн төвийн нам байсан. Энэ нь өөрөө миний хувьд бол яг өөрийн одоо үнцүүлэлтэй чиг баримжаатай бол нэгдмэл байсан. Нөгөө талаасаа хүн нам шинээр байгуулагдсан намын хувьд яг одоо ардын намдч байсан хүмүүс байдаг, арчилсан намд байсан хүмүүс ч байдаг. Энэ одоо хоёр намыг засаж сайжруулах гэхээс илүүтэйгээр өөртөө яг цоо шинээр яг ингэ зөв явъя. Яг үнэцүүлэлтэйгээ явъя. Яг өөрсдийн энэ одоо улс төрт оруулах хувь нэмрээ хин нэгэн улс төрийн доторх тоглоом гэж одоо цаг өрөхгүйгээр өөртөө хийгээд явъя гэдэг ийм сонголтын зорилгын үндсэн дээр бол ер нь бол хүн намд нэгдэж явсан. Ер нь бол одоо арцлан намын гишүүдтэй гэж тэр бас айгүй дотн байдаг. Яагаад тэгэхээр бидний хувьд бол нам үйл харгалзаад залуу үе за ямар ч байсан бид одоо ахмад үе
залуу үе хоёроо дундын гүүр нь болж ажиллах хэрэгтэй. Энэ хугацаанд бид нар залуу үедээ арай нэг илүү сайжруулсан хувилбарыг арай нэг одоо амьдралаа дэвшлүүлэхэд энэ хууль эрх зүйн орчин болоод цэвэрсэн нийгмийг хүлээлгэж өгөх нь яг бидний үеийнхний үүрэг юм болов уу гэж хараад байгаа. Тэр талаасаа бол одоо өөрсдийнхөө чигүүргийг ухамсарлаад энэ хүн намын залуучууд 3 дахь хүчин болж орж ирж байгаа гэсэн үг. За та Инвесткор банк ус санхүүгийн байгууллагын болон Инвесткорын одоо хамаарал бүхий компаниудад ажиллаж исэн хэдэн хувь эзэмшдэг вэ? Хувь эзэмшдэг үү? Инвесткор дээр бол хувь эзэмшдэггүй. Тэгээд анх 2018 оны 8 сард яг энэ Инвесткор группт нэгдэж орсон. Энд бол ямар ажил анх хүлээж авсан бэ? Нэгдэж орсон гэдэг нь гүйцэтгэх захирлаар уу? Гүйцэтгэх захирлаар. Гүйцэтгэх захирлаар яг 2018 оны 8 сарын 1-нд одоо үнцаасны компани Инвесткор Капитал үнцаасны компани гэдэг байгаа. Тэгэхээр үнцаасны компанийг ерөнхийдөө үйл ажиллагааг яг эхлүүлээд энэ компаниг ер нь хөл дээр нь босгоё. Яг энэ хөрөнгөний зах зээлийн одоо хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулъя. Даа ялангуяа бүх одоо эрх зүйн орчин талаас яг хууль зүйн хувьд бол нэлээх оролцоо шаардлагатай байна гэж харсан учраас энэ тал руугаа бол тэгээд ч бас нэг зөвхөн хуульч хийгээд яваад байснаас бас нэг гүйцэтгэх захирлийн одоо манлайл тийм ээ лидершип үзүүлэх хэмжээнд очсон болов гэж өөрийгөө үндсэн дээр энэ ажлыг авч ирсэн. Ер нь бол анханасаа тохиролцсон маань хувь хэмжээ авах, тэгээ хувьцаа өөрийн оруулсан одоо ажлын одоо хувь нэмрээрээ хувьцаа авах, эсвэл тэрийг одоо мөнгөжүүлж авах ийм боломж байсан. Тэгээ сонгуулийн өмнө ерөнхийдөө тэр оролцоогоо мөнгөжүүлээд авцсан л гэсэн үг. Харин сая 24 оны 2 дугаар улирал хүртэл тузын гишүүнээр ажиллаж байсан мөлий. Одоо бол тэгтээ хувь эзэмшдэггүй юм байна тий. Би танд юм бэлдсэн. Иргэдийн орлого нь хэрэгцээнд нь хүрэхгүй болохоор банк усаас зээл авдаг. Тэ? Одоо жишээ нь 100 мянган төгрөг. Энэ 100 мянган төгрөгийг аваад 1 жилийн дараа 136 мянга болгож ийм болгож өсдөг энэ одоо хүүн. Энэ баг Монголын хамгийн өндөр ашигтай бизнес үү? Банк ус. Жилийн 36% хүүтэй гэхээр. Тий, яг нь ер нь бол нэлээд ашигтай бизнес. Иргэдийн амжиргаа муу байх нь банк усуудын бизнес өндөр ашигтай байх боломж бүрддэг. Гэтэл та нөгөө талдаа улсын их хурлын гишүүн болчихсон. Иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж гишүүний үүргээр ажиллаж байгаа. Энэ хоёр огтлцох уу? Би бол огтлцсон л гэж харж байна. Яагаад тэгэхээр яг нэгдүгээрт бид нэр аливаа бизнесийг одоо жишээлбэл банк бус гэдэг энэ одоо үйлчилгээ байхгүй байвал яах вэ гэдэг нэг асуулт байгаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол за банк усууд бол өөр байгаа. Янз бүрийн байгаа. Жишээлбэл Инвесткорын хувьд бол би нэг ягаад зөв хэрэгцээтэй вэ гэж хардаг гэхээр Инвесткор банк усын хувьд жижиг дунд бизнес эрхлэгчтэйг бол маш өндөр хэмжээнд дэмждэг. Нөгөө талаасаа жишээлбэл зүгээр л мөнгө өгөөл хүлэхийн төлөө биш байхгүй. Энэ одоо жишээлбэл яг банкудтай адилхан зүгээр одоо шүү гэдэг барьцаа хөрөнгө аваад зээл өгчдөг юм биш. Яг энэ зээлийг төлж чадахгүй юу гэдгийг маш сайн судалгаа хийдэг. Дээрээс нь яг тэр зээлийн явцад тухайн одоо аж ахуйн нэгжтэр жижиг дунд бизнес эрхлэгчдэр сургалт явуулдаг. Мөнгө өрсөлийн тооцоогоо хийж үзэх хэрэгтэй. Нөгөө талаасаа хүмүүс хэлдэг байхгүй. Та нар ингэж сургаад ах юм. Тэгэхээр наад бол чи банк руу шилжиж чинь үсттэй гэдэг байхгүй. Гэхдээ бидний зорилго тэр. Өөрөөр хэлбэл тэр хүн аж амьдралаа сайжруулахын тулд банкнаас зээл авъя гэхээр нөө шаардлагыг хангаж чаддаггүй. Гэтэл тэр үүх түүхийг үүсгэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр үүх түүхийг үүсгэх боломж нь юу гэж юм гэхээр банк усаас тэр барьцаа хөрөнгөхгүйгээр үйл ажиллагааных нь одоо өөрсдийнх нь үйл ажиллагаанд суйрлаад энэ зээлийн хэмжээг өгч чадчих байгаа байхгүй. Энэ нь өөрөө эхлээд даах хэмжээнд бага хэмжээгээр тийм ээ. За энэ хэмжээнд сайжруулсны дараа буцаагаад эн чинь ингээд машин болоо явчих юм бол танай бизнес ашиггүй, та нар буцаад төлж чадахгүй. Бидний зорилго бол тэр барьцаа хөрөнгийг хураагаа зараад юу гэдэг 50% ашиг олох биш байхгүй. Тэгэхээр энэ талаасаа бол банк усын үйл ажиллагааг бол шууд буруутгах нь өөрөө бас зохисгүй юм байна. Нөгөө талаасаа иргэд яг тэр хэрэглээний зээлийг аваад тухайн одоо үед шаардлагатай байгаа зүйлээ одоо өөрийнхөө хэрэгцээг хангаж штэ. Тэрнээс биш ерөөсө хүчээр өгсөн зүйл байхгүй байхгүй. Тэгэхээр тэрийг аваад буцаагаад цаг хугацаанд төлвөл тэр өөрийн төлөх хүнд багасч идэг.
Энэ мэтчилэнгээр бол илүү банк усын салбарыг банк ус гэдэг одоо банк ус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг илүүтэй одоо мэргэжлийн болгох тал руугаа бол ЮНЕСКО-ийн хувьд бол нэлээд олон ажиллагаа хийгдсэн. Нөгөө талаасаа яг финтек буюу одоо pocket CMN гэдэг байгаа тийм ээ. Pocket-ор буюу одоо дижитал хэлбэрээр аппликейшнаас маш хурдан одоо надад яалтч байхгүй нэг 100,000 төгрөг хэрэг боллоо шүү дээ. Би тэрийг хурдан хугацаанд авах надад хэрэгтэй. Тэгэхээр нэг бүртгүүлээ гэрээгээ хийцэн тохиолдолд тэрийг авах боломж байна. Гэхдээ энэ дээр нэг асуудал байгаа. Одоо бид нар юун дээр алдаад байгаа вэ гэхээр энэ одоо аппликейшнаар зээл өгж байгаа тохиолдолд одоо хөрөнгө оруулалтын харьцааг тооцохгүй буюу гэрээ хийгээгүй одоо буцаад бусад зээлийн байгууллагууд дээр ямар зээлтэй байгааг шалахгүйгээр өгөөд байгаа маш олон аппликейшнууд зэрэг гарч ирээд байна. Харин саяхан энэтэй холбоотойгоор одоо машин барьцаалж банк усаас зээл авъя гэвэл 30-70-ын харьцаатай болгоцсон байлээ. 30% заавал өөрөө төлөө гэдэг. Энэ нэг өсөндөө банк усуудыг хамгаалж байгаа хэлбэр үү? Ер нь дараагийн асуулт маань та одоо улсын хурлын гишүүн бол банк усуудыг хамгаалж ажиллах уу? Энийг хараа нэг ингэж өнцөг нь өөрөө юм. Одоо жишээлбэл банк усыг хамгаалах уу гэдэг банк усыг хамгаална гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдэг аахгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр 30-70 болж байгаагийн шалтгаан юу вэ? Тэр одоо зээл авж байгаа хүн тэр зээлээ төлөх ёстой тийм ээ. Гэтэл тэр 100% төлж чадахгүй бол яах вэ? Нөгөө харж ихсалтанд орно ш. Зүгээр нэг автомашин эсвэл одоо юу гэдэг нэг одоо зурагт авах усныхаа төлөө зээлээ төлж чадахгүй ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болох байхгүй. Дараа нь банкнаас ямар ч зээл авах боломжгүй болно. Үйлчлэгээ нийгмийн үйлчлэгээ авах болно. Энэ бүх юмн дээр нөгөөт чи хар тал болж үлдэнэ. Тэгэхээр яагаад энэ 30-70 гэдэг юм уу энэ харьцаанууд бий болж байна вэ гэхээр тухайн одоо санхүүгийн сахилга батыг л бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг талаасаа за бид нар одоо юу гэдгийг би одоо банк усыг өмөрөд байгаа даа биш. Тийм ээ надад одоо энэ банк ус дээр ямар нэгэн эрх ашиг хувьцаа тийм бол байхгүй. Хэрвээ банк ус үнэхээр яг мөнгө хүлэлт яваа тэнцээ ингээд иргэдийн эрх ашиг хохироод явах юм бол мэдээж эсрэг дуурна. Гол нь энэ байгууллагч одоо юу гэдгийг зах зээлийн зарчим гэж байна тийм ээ. Хэрвээ энэ байх шаардлагагүй бол эсвэл одоо юу гэдгийг хит өндөр хүүтэй байгаа бол энийг хэрэглэхгүй байх хэрэг нь биднэрт байгаа тийм үү. Тэгэхээр энэ талаасаа бид нар нөгөө иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах гэдэг тал руугаа бол бас төрмөлөө сайн оролцоотой ажиллах ёстой байна. Одоо ингээл жишээлбэл би ингээд юу гэдгийг нэг 120 саяын 100 саяын зээл авчаад энүүгээр одоо ингээд 20 жилийн туршид одоо юу гэдгийг те 200 300 сая болгож төлж байна. Энд чи өөрөө шударга юм уу гэдэг асуудал хүртэл тавьж байгаа шүү дээ. Гэтэл энэний цаана өөрөө ямар санхүүгийн тооцоол явдаг вэ гэдгийг бид нар айгүй сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бид нар тэр 100 сая төгрөгийг хэдэн жилд хоримтлуулж чадах вэ? Юу гэдэг 20 жил хоримтлуулна шүү дээ. Гэтэл 20 жилийн дараа тэр 100 сая чинь юу ч биш болж байна. Энэ талаасаа санхүүгийн тооцоол хийж бодох хэрэгтэй. Энэ талаасаа ойлголцох хэрэгтэй байхгүй. Одоо өнөөдөр үнийн өсөлтгээ бид нэр ярьж байна тийм үү? Яг энэнтэй адилхан байхгүй. Тэгэнгүүт бид нар 10 жилийн өмнө энэ махны үн хэд байсан бэ? Тэгээ сүүлийн 2018 оноос хойш энэ саксны бүтээгдэхүүн 120% өссөн гэл. Тийм байгааз. Гэтэл үйл хөдлөлийн үн хэр өссөн? 18 онд үйл хөдлөх хөрөнгийг сарын 1.4% хүүгээр за сарын байг 2% хүүгээр зээлэр авчлаач тухайн үед 100 сая хөрөнгө. Миний зээлийн хүү явж гин сард тэ 1.5 2% би хүү төлж гин. Гэтэл миний үйл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт чинь тэр байтугай хоёр өсчихөж байгаа. Тэгэхээр энэ хоёрын харьцуултыг бодож үзэх хэрэгтэй байхгүй. Энэ ч өөрөө санхүүгийн тооцоол. Яагаад хүү байд юм бэ гэдэг учир холбогдол чинь байхгүй. Боловсролын зээлийн сангаас 6584 долларын зээл авч Германд сурсан юм байна. Германд их сургуулиуд төлбөргүй байдаг. Энэ зээлийг яах гэж авсан? Тийм дэмжлэгүүд байх хэрэгтэй байхгүй. Зээлээ төлсөн үү? Эргэж. Одоо яг энэ дээр тайлбарвал. Та даргын хүүхэд гэр хорооллын амьдрал мэдэх үү? За би ер нь бол гэр хороолт өссөн. 600 тэрбум төгрөг тараацсан байдаг. Одоо энэ яаж төлөвлөх юм? Харин тий 600 тэрбум төгрөгөөр малчтын саналыг худалдаад авчихсан юм биш үү? Би бол тэгж л харж. Хурлын дарга шүүмжлэхээс айхгүй юу? Субъект талаас харахгүй хэвээр. 34-өөс 51% төр давхыг яриад эхэллээ л дээ. Зарим нь бол хувийн хвшлээ дээрэмтлээ гэж үзээд байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай вэ? Стратеги ордуудын 34%-ийг төр авах ёстой юу? Бүрийн эрх төлөөлөгчийн гаргаж байгаа тэр одоо авирт энэ нэг бол би бүр
100% эсрэг байгаа. Гэтэл зарим ордуудыг хууль бусаар авцсан гэж үзээд байгаа шүү дээ. Хууль бусаар авсан гэдгийг хэн тодорхойлдیں۔ Тэгэхээр энэ хамтарсан засгийн газраас хизээ гарах ёстой гэж үзэж байгаа юм. 1998 онд та боловсролын зээлийн сангаас $6,584 зээл авч Германд сурсан юм байна. Миний ойлгосноор Германд их сургуулиуд төлбөргүй байдаг. Энэ зээлийг яах гэж авсан? Тэгэхээр яг 1998 онд би МОС-ийн хуулийн сургуулийг төгсөөд магистрт суралцах үед одоо тухайн үед бол ер нь бол төрийн албан хаагч гэдэг чинь өөрөө одоо бизнес эрхэлж байгаа биш учраас тодорхой хэмжээнд төрөөс бас тодорхой хэмжээний одоо жишээлх юм бол нэг оюутныхын төлбөрийг төрөөс даадагч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар төрийн албан хаагчийн дэмжлэгүүд байдаг. Би энийг бол уг зөв гэж боддгийн. Бид нар төрийн албан хаагч үнэхээр яг цалингаараа ажиллах ёстой бол энэ дэр тийм дэмжлэгүүд байх ёстой байхгүй. Тэрнээс биш өнөөдөр бид нарт юу тогтчиход байна вэ гэхээр төрийн албан хаагч гэдэг бол баян тансаг тийм ээ. Даа ялангуяа улс төрч гэдэг бол нөгөө хулгай хийгээ мөнгө олоод баяжих ёстой гэдгийг бүр хүлээн зөвшөөрчөд байгаа байхгүй. Тийм байж болохгүй шүү. Тийм ээ. Өөрөөр хэлбэл нэгэнт одоо энэ цаг хугацаагаа одоо хувийн хөвшилтээр гэдэг юм уу бизнес үнэлэгдэх байсан цаг хугацаагаа энэ ч улс төрт зориулж байгаа бол тэр хэмжээнд улс төрчдийн хувьд тодорхой хэмжээний төрийн дэмжлэгүүд байдаг хүүхдийн сургууль сургагч гэдэг юм уу тэр талаасаа тиймэрхүү дэмжлэгүүд бол байсан. Нөгөө талаасаа яг тухайн үед бол ээж аав хоёрын маань хувьд бол намайг гадагшаа сургах боломж байгаагүй санхүүгийн хувьд. Тэр талаасаа яг энэ одоо тэтгэлэгт тухайн үед бол тэтгэлэг зээл гэж нэрлэж байсан. Хэрвээ өөр Америкч гэдэг юм уу тийм өөр тийшээ авсан бол эн чинь бүр дийлдэхгүй их мөнгө болно шүү дээ. Одоо ингээ харьцуулаа харж байгаа. Тэнгүүд энэ нь яг тухайн үед 12,000 Deutsche Mark байсан. Тэгэхээр сард 1,000 Deutsche Mark-ыг байрны төлбөрт очиод оюутны байранд амьдрна. Тэгээд хоол хүнсний зардал гэж яг 1 жилийн зардлахгүй. Ерөөсөө ер нь бол хэрэглээний тэтгэлэг гэсэн үг. Тэгээд нэгэнтээ тэнцээ очсон Германд очсон хүний хувьд ч за одоо Монголын засгийн газраас тэтгэлэг аваад иж юу вэ? Та үргэлжлүүлээд Германы сангаас тэтгэлэг аваа явъя гэд. Тэгээд Эбертийн сангийн тэтгэлгийг аваад тэгээд дахиж энэ тэтгэлэг үргэлжлээг байгаа байхгүй. Үргэлжлээгүй. Нэг тийм учраас нэг л жилийнх. Тийм учраас үнэн бага байгаа юм. Тэгэхээр энэ $6,000 зээлээ төлсөн үү? Эргэж. Одоо яг энэ дээр тайлбарвал сүүл би бас очиж нөгөө эрүүгийн цагтад бүгдийг асуусан шүү дээ. Байцад дээр тэн дээр бол би яг миний хавцад материал ороод ирж байгаа байхгүй. Тэгээд тухайн үед яасан гэхээр би буцаагаад яг эренгүүтээ яг л хугацаанд ирээд за би 1 жилийн тэтгэлэг авсан хууль зүйн яам дээр очсон. Тэгээд за би одоо хууль зүйн яамд ажиллая. Гэтэл яг тэр үед ирэх баригч нам ардын нам байсан. Тэнгүүд би ч нөгөө арчилсан намын лидерийг өгтөлж тарж байгаа шүү. Тэгээд одоо танд бол яг ингээ төрийн албанд ажиллах боломж байхгүй. Тэгэхээр та наадхаа төлөе гэж байгаа бол нөгөө Монгол улстай нийгмийн даатгалын шимтгэлээ төлөө 5 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлжүүл энэ зээл чинь ингээ тэгэлдэм аа. Журмаараа гэх. Тэгээд би тэн чин одоо юун 5 жил байтгаа. Ерөөсө тэрнээс чи хойш ингээл 20 хэдэн жил 2002 он төгсөж ирсэн. Тэгээ 20 хэдэн жил яг л Монгол улстай нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд ажиллаж байгаа байхгүй. Тухайн үед бол за энэ төлөгцөн та одоо энэ зээлийг төлөх шаардлагагүй төлөгцөн гэж журмын дагуу төлөгцөн тооцсон болно гэдэг алтан бичиг нэрээд ингээ нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр нь хааж байгаа гэсэн үг. Та даргын хүүхэд одоо цагаан цахтан гэж ярьдаг. Гэр хорооллын амьдрал мэдэх үү? Хамгийн сүүлд хэзээ гэр хороол явсан бэ? За би ер нь бол гэр хороолд өссөн. 5 настай байхад манайх яг байранд нүүж орж ирсэн. Яг тэр хүртлээр бол манай өвөөгийнхад аав их гэсэн үг шүү дээ. Одоо энэ цагаан хуаран гэдэм да. Одоо яг Баян зүрх дүүргийн уртлын гэр хороолт байдаг байсан. Тэгээ эмээ дээрээ эмээ өвөөтөөгөө бид нар ч одоо яг нэг гэрт нэг орон дээр нэг айлаадаг байлаа шүү дээ. Тинчээ нөгөө том ахынхаа нинчээ манах те. Тэгээ эмээ өвөө гэл те. Тэгээд ер нь бол гэр хорооллын амьдралыг сайн мэднэ. Тэгээд эмээгийнх маань бас нэлээд сүүл хүртэл бол яг тинчээ хашаанда байсан. Яг гоо гэр хороол бол за мэдээ сонгуулийн үеэр бол бид нар гэр хороол орон нутаг ер нь тэмдгүүл явж байгаа шүү дээ ажиллаж байгаа. Тэгээ хамаатан саднууд ч гэсэндээ бас гэр хороолт байгаа. Тэгээ бид нар яг гоо энийг гэр хорооллыг бид нар бас аюу олон өнцгөөс харах хэрэгтэй байгаа. Нэг талаас жишээлбэл огт гэр хороолгүй болно гэдэг бол бас зөв биш. Энийгээ бид нар яг гоо гэр хороол гэд нэрлэлчээд байгаа юм. Энэ
гэрээ байлгаж болж гин, байшингаа байрлуулж болж гин. Хашаанда хичнээн тогтоо амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Утаагүй яндангуй болох хөрсний бохирдолгүй болох буюу энийг өнөөдөр бид нар суурьшмал тийм ээ хотын соёлд оруулж нэвтрүүлэхийн тулд яах ёстой вэ? Энэ чиг одоо хүмүүсийн хандлага бас байгаа. Өөрөөр хэлбэл энэ болохгүй юм аа. Энд чинь өөрөө ингээд хөрсний бохирдол буцаагаад ингээд тухтай байдал чинь нөлөөлж байгаа маа гэдэг өнөөдөр хүмүүс ойлгоод эхэлчихлээ шүү дээ. Тэгээ тийм учраас энийг өөрчлөх юмнуудаа хийж гин хашаанда хичнээн сайхан амьдарч байгаа айлуу зөндөө байна. Энэ бол өөрөө бас их чөлөө байхгүй. Яг гэр хорооллоор явж үзсэн үү гэдэг нь хамгийн хүнд нөхцөл байдал, бодит амьдрал тэнд байдаг. Вакуумжааг үзтэй л гэж байгаа. Явсан үзсэн. Бараг ингээд цаг хугацааны хязгааргүй. За өглөө ингээд 11 цаг үед 10 цаг 11 цагийн үед явхад тэнд яг ингээд годомжин цогтун хүмүүс хэвтчихэдэг. Цогтун хүмүүс салхаж л байдаг тийм ээ. Оройч явсан байж л байдаг. Тэр хогийн цэг тойроод ингээд хүмүүс сууж байдаг. Энийг бол бид нар өөрсдөө яг нөгөө уг үнцээр нь аягүй сайн бодох хэрэгтэй. Яагаад юм болчихоо? Тэнгүүд одоо жишээлбэл юу гэдгийг сонгуулийн явцад ингээд нөгөө уулзлууд хийн штэ. Тэнд эхнэрүүд ирдэг байхгүй. Эмэгтэйчүүд байна. Тэнгүү тэнцээ юу шаарддаг вэ гэхээр архины үйлдвэрүүдийг хаа гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл яг тэр хүний одоо шууд тусч байгаа дайсан нь архи байгаа байхгүй. Яа тэгэхээр яг гэр бүлийнх нь хамгийн хайртай үнийг живүүлчихэд нь шүү. Гэтэл яг тэр архинд орсон шалтгаан юу вэ? Гэдэг дээр бид нар аягүй сайн бодох хэрэгтэй. Өнөөдөр төр жишээлбэл үүдгийн архины үнийг нэмцэх ч юм уу, архины үйлдвэрийг хаадаг ч юм уу. Тэглээгээд нөгөө далд эдийн засаг чинь нөгөө шагийн архи чинь илүү хордуулаад гараад ирнэ. Гэтэл энэ дээр тэр хүн ажилтай бол тийм ээ, ажлын байртай. Тэр ажлын байранд ажиллах чадвартай. Одоо сургууль боловсрал нь болж явах юм бол тэр хүн архиугаад ингээд одоо нийгмийн доод хэмжээнд туртлаа өөрийгөө дордуулъя гэж хинч хүсэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар өнөөдөр одоо юу гэдэг гэр хороолол, тэр ядуурал энэ одоо архитекттай тэмцэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр өнөөдөр тэр ядуурлын гол шалтгаан юм дээр байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх. Нөгөө ажлын байрыг нэмэгдүүллээ гэхэд тэр ажлын байранд очихын тулд нөгөө насан туршийн боловсрал давтан сургалтууд гэдэг юмнуудыг бид нэр хийх ёстой байхгүй. Энэ болгоныг бид нар заавал бодлогоор дэмжиж хийх ёстой. За дараагийн асуулт маань за улсын хурлаас, засгийн газраас, стратегийн ордын одоо 34-өөс 51% те ухаан удхийн, цагаан суврагын, нарийн сухатын гээд 34-өөс 51% төр давхыг яриад эхэллээ л те. Нэлээд энэ хаврын бас гол улс төрлийн дулаан энийг тойроод болох бах. Зарим нь бол хувийн хвшлээ дээрэмтлээ гэж үзээд байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай вэ? Стратегийн ордуудын 34%-ийг төр авах ёстой юу? Тэгэхээр энэ дээр нэг чухал ойлголт байгаа. Юу гэхээр төрийн доктортой бодлого. Өнөөдөр тэр дайсагнаад байгаа. Тэр уул уурхайг ажиллагаанд оруулсан. Тэр газрын хөрсөн тогтоод тэр чинь ингээд ямар ч үнцэн бий болох байгаа шүү дээ. Тэрийг чинь гаргаад ирэхийн тулд тэнд мөнгө зарцуулах. Тэр зөвхөн тэр хүмүүсийн мөнгө шахгүй. Би яа тэр нөгөө өөрөө хөрөнгөний зах зээлийн хүн учраас тэр хөрөнгө оруулалт гэдэг юм чинь юусэн ойлгоод шүү дээ. Гадны байгууллагуудаас зээл авч байгаа. Яг адилхан нөгөө хүүгийн чинь төлөөл зээл авч байгаа шүү. Тэгээ дээрэс нь бүр ханшийн эрсдэлтэйгээ авч байгаа. Нөгөө талаасаа энэ одоо боломжийг чинь бий болгоод гадны одоо хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ гэрээгээ байгуулад хувь нийлүүлэгчээр оруулж ирж байгаа. Тэдний хувьд зохицуулалт нь тодорхой байгаад анханасаа тийм ээ одоо төр өөрөө хэрвээ тэр зохицуулалтын шинээр орж ирээгүй тийм ээ байсан зохицуулалтын дагуу за 34% хүртэлх шүү. Тэр чинь ерөөсөө хамгийн доод нь 34 биш. 34 хүртэлх гэдэг бас нэг нюанс байгаа. Энэ өөрөө 1% ч гэж болохоор байгаа байхгүй юу? 34-өөс 51 гэдэг байгаа шүү. Үгүй. Одоо яг хуулийнхаа залтыг хараарай. Хэрвээ одоо төрийн төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 50 хүртэлх. Тийм ээ. Хэрвээ өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэлх хувь баггүй. Тэгэхээр энэ дээр бас нэг юм ялгаанууд бий. Тэгэхээр өнөөдөр бид нар яах ёстой вэ гэхээр одоо сүүлийн үед яг хийгдэж байгаа төр талаас одоо тэр бүрийн эрх төлөөлөгчийн гаргаж байгаа тэр одоо хавиртай энэ нэг бол би бүр 100% эсрэг байгаа. Ингэж болохгүй. Өнөөдөр бид нар диктатур төр биш. Арчсан нийгэм, зах зээлийн зарчимтай тийм ээ. Бол нөө хилцээрд орж болно. Өөрөөр хэлэх юм бол за ямар хэмжээнд хөрөнгө оруулсан юм бэ? За улсын хайгуул, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул ихэд тухайн үед ямар зардал гарсан байсан?
тэр зардлыг яаж үнэлж оруулж ирсэн байсан. За тэрний эсрэг нөгөө талдаа тэр одоо юу гэдгийг нөөц чинь өөрөө олон янзын нөөц тогтоох аргууд бий. Яг энэ нөөц тогтоохыг одоо тэр хувийн хөвшил ямар хэмжээний үн зараад тэр нөөцийг илүү баталгаатай болгосон юм уу? Нөөцийг нэмэгдүүлсэн юм уу? Гэх мэтчлэн хэлцээрийн хоёр талд материалог баримтууд дээр дүн шинжилгээ хийж тэр хувийн хэмжээг тодруулах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш хоёулаа ингэж хэлцээрийн ширээний хоёр талд суучаад чамайг шорон тиншүү чиний бүх хөрөнгийг хураан шүү. Тэ би бол төр. Чи яаралтай ирж хэлцээрийн ширээний ард суу. Ер нь чи анханасаа над эцсийн завсан чинь буруу байсан гэж ингэ шахаанд оруулчаад хэлцээрийн ширээний ард сууна гэж байж болохгүй ч. Тэгэхээр зарим ордуудыг хууль бусаар авцсан гэж үзээд байгаа шүү дээ. Хууль бусаар авсан гэдгийг хэн тодорхойлтыг? Өнөөдөр гин буруутай шүүхээс л тогтооно. Гэтэл хууль бус гэдгийн шүүх тогтоогоог байхад тийм ээ шүүхтээ тэр ажиллагаа явах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр лицензийг олгосон үйл ажиллагаа буруу байсан уу гэдгийг захиргааны иргэн шүүх тогтоох ёстой. Тэр ажиллагаа хийгдээгүй, шүүх орж ирээгүй. Дээрээс нь тэнцээ хэрвээ бүр гэмт хэргийн шинжтэй байгаа бол албан тушаалаа уруулан ашигласан шинжтэй байгаа бол ирүү прокурор орж ирэх ёстой, мөрдөн байцаах орж ирэх ёстой. Шүүхээр гин буруутаа тогтоох ёстой. Гэтэл энэ бүх зүйл хийгдээгүй байхад хин нэгэн төрийг төлөөлж байгаа этгээд чи гин буруутай чи хууль бусаар энийг олж авсан гэдэг мэдээлэл хийн гэдэг өөрөө аюу хариуцлагагүй мэдээлэл واخгүй. Энийний үндсэн дээр тухайн компани олон улсад байгаа хувьцааны үн яаж нөлөөлж байгаа гэдэг бид нэр анзаарах хэрэгтэй. Энд чи өөрөө улмаараа зөвхөн тэр компани ч гэдэг юм уу тэр нэг хүмүүсийн асуудал биш واخгүй. Өнөөдөр бид нар Монгол улсад яаж гадны хөрөнгө оруулалт татах вэ? Яаж гадныхныг Монгол улсыг те сонирхуулах уу гэд те үглээ барж штий. Тэгжээч нөгөө талд нь гү чи ороод ир 10 жилийн дараа чамайг амгаардаад гаргана гэдэг юм яриад суух юм бол энэ өөрөө шудраг биш байхгүй. За дараагийн асуулт маань та бол 2 дугаар үеийнхний төлөөлөл 2 дугаар үеийнхний хамгийн эмзэг зүйл бол одоо үргэлж ааваараа овоглогдож ааваараа бамбай хийлгэж явах нь бас хэмзэг байдаг юм шүү байгаа. Тэгэхээр өөрийн легасиг яаж үлдээх вэ? Яг нь ер нь бол одоо миний төрд ажиллаагүй шалтгаан бол бас юм. Төстэй тэргүй аавг дандаа хамт явна. Тэгэхээр хэний өвгтөө гэдэг нь ойлгомжтой байдаг. Одоо намчрахал талаасаа хэрвээ одоо ардын нам байх юм бол төрд ажиллах боломжгүй ч гэдэг юм тийм. Арчилсан байгаад ажиллаад ороод ирэх юм бол энэ кранд болчлаа гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ талаасаа бол би ер нь төрийн албанд ажиллах сонирхол байгаагүй. Ер нь манад өнөөдөр бас гадуурхлыг мэдэрчээсэн юм тий. Тэгээ ер нь бол би овгоо ер нь хилдэггүй гээ уян шиг гэж явдаг гэсэн байхгүй ер нь альва юм дээр. Ягаад тэр энэ овг нэг талаасаа давуу тал нөгөө талаасаа сул тал. Миний хувьд бол энийг ерөөсөө давуу тал болгоё гэж бодож байгаагүй. Ер нь анханасаа л өөрийнхөө хүчээр би ч эрт тусдаа гарсан. 18 нас хүрэл хүнтэй суугаал. Тэгэл 19-тэй ээж болол ингээл явцсан хүн чинь ер нь бол яг өөрөөхөө л явъя тийм ээ. Одоо манай бит хоёрын хувьд бол яг амьдралаа өөртөө босгоод явж байгаа. Мэдээж ээж аав маань зүгээс биднэрт олгосон тэр боломж бол сайн боловсрол эзэмшүүлсэн тийм ээ. Ямар ч үс хайраар дутаагааг үүсгэсэн. Амьдралыг одоо үзэх үзэл тийм ээ. Аливаа юмд одоо юу гэдгийг дутуугийн комплекс үүсгээгүйч гэдэг юм уу тийм ээ. Тэр талаасаа бол давуу талуудыг үүсгэсэн байлгүй яах вэ? Энэ талаасаа бол яг миний хувьд бол яг улс төрд ороод ирэхэд мэдээж энэ нөгөө аавынхаа нэрээр энэ дээр бол би хэмзэглээгүй. Яагаад тэгэхээр би энэ одоо 20 хэдэн жилийн туршид өөрийнхөө бас нэг байр суурийг олцсон тийм ээ. Салбарынхныхаа хувьд за хуульчдынхаа дунд гэдэг юм уу тийм ээ. Одоо санхүүчдийнхаа дунд гэдэг юм уу. Ямар ч хэсэг энэ хүн чинь өөрөө өөрийнхөө чадвараар тийм ээ өсөж дэвсээ ингээ явцсан тасралтгүйгээр одоо ажиллаж хөдөлмөрлөж явсан учраас бол одоо хүмүүсийн хувьд илүү одоо даргын үхэд гэхээсээ илүүтэйгээр мэрэгчлэлтийн хувьд бол өөрийгөө танигдсан гэж бодож байгаа. Тийм учраас одоо юу гэдгийг гишүүн болоод ороод ирсэн ч гэсэн би ямар ч байсан нэгдүгээрт одоо юу гэдгийг даргын хүүхэд гэдэг юм уу улс төрчийн хүүхэд гэдгээрээ одоо үүргээ илүү одоо 2 3 дахин илүү ухамсарлж орж ирж байгаа. Яагаад тэгэхээр би аавынхаа үлдээсэн легасиг дутаачлахгүй. Одоо удирдахч хүний одоо үр удам бас дотоод төлбөр байж болохгүй. Өндөр хүлээлттэй байгаа. Тэр утгаараа бол нэлээд хичээж ажиллах одоо том үүрэг хүлээлт байгаа. Тэгээ тэр талаасаа ч гэсэн бас нэлээд хичээж ажиллана л гэж бодож байгаа шүү дээ. За хүн намыг хамтарсан засгийн газарт орсны төлөө олон нийт иргэд
дүнгээ тавьж сая өнгөрсөн орон нутгийн сонгуулиар танай нам сонгуулиар арчуулсан ганц ч асуудал аваагүй нийслэлд. Тэгэхээр энэ хамтарсан засгийн газраас хизээ гарах ёстой гэж үзэж байгаа вэ? Яг нь ер нь бол нэгэнд орсон бол гарна гэдэг мух байхгүй. Тэгэхээр нэгэнд хөтөлцөж орчоод буцаагаад болохгүй байнгут за би явлаа гэдэг чинь мух байхгүй. Анхны шийдвэрийг та дэмжижсэн үү? Анхны шийдвэрийг бол мэдээж эхэндээ бол бид маш удаан одоо ярилцгаасан тийм ээ. За ер нь хамтарсан засагт орох хэрэгтэй юу хэрэггүй юу? Нэг талаасаа эн чинь бид нар бол илүү мэрэгжилтэн талаасаа тийм ээ үр дүн талаасаа бас нэг харж байна. Нөгөө талаасаа олон нийтийн хүлээж авах үнцэг ямар байх вэ? Тийм ээ гэдэг талаасаа байгаа. Гэхдээ миний хувьд бол анханасаа дэмжсэн шалтгаан юу байсан бэ гэхээр өнөөдөр улс төрийн нам яах гэж одоо сонгуульд ордгийг, яах гэж их хурлд ордгийг. Ерөөсөө л ирэх барих гэж үздэг. Тийм ээ. Бид нар нэг энэ боловсролын реформыг хийчихсэн. Энэ нийгмийн даатгалын реформыг хийчихсэн. Энэ эрчим хүчний реформыг хийчихсэн. Тэнгүүд 8 сул гишүүн энэ реформыг хийж чадах уу гэдэг асуулт. Юмыг шүүмжлэх айгүй амархан байхгүй. Микрофон олдохтой болохгүй байх, бүтэхгүй байх, та нар чадахгүй байх, зайл гэж хэлэх шиг амархан юм байхгүй байхгүй. Тэгээ явах юм бол одоо супер сөрөг хүчин байж чадна. Гэхдээ сөрөг хүчин гэдэг маань өөрөө бүх юмыг эсэргүүцэх гэхээс илүүтэйгээр нэгэнд энд одоо их хурлын гишүүн гэв орж ирж байгаа юм бол нэгэнд одоо 8-8 гишүүнтэй улс төрийн хүчин 3 дахь хүчин гэж орж ирж байгаа юм бол яагаад засагт ороод тэр хоёр салбарыг аваа явж болохгүй гэж. Тийм ээ олон хавтлаа энэ салбарыг авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ салбарыг аваад энэ дээр юу хийж чадах харуулж яагаад болохгүй гэж. Нэгэнд ингээд ороод ирсэн боловсролын салбар эрчим хүчний реформ хийн гэсэн бол бид нэр үр дүнгийг гаргахын төлөө л явна. Одоо мэдээж нэг талдаа олон нийтийн одоо саналыг авах тийм ээ сонгогчдоор одоо ваавлуулах гэдэг юм уу тийм ээ популяр энэ бол энэ талын асуудал. Нөгөө талдаа улс төрийн намын ажил бол төрийн үйл ажиллагааг энэ төр яах гэж гарч ирсэн тийм ээ сонгогчдынхаа төлөө энэ нийгмийн нөхцөл байдлыг чинь сайжруулах. Тэрний төлөө бас ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ талаасаа бол би хамтарсан засагт орохыг бол дэмжсэн. Гол тавьж байгаа зарчим бол засгийн газрын хуралдаанда бид нар аюул сан оролцоотой байх хэрэгтэй. Засгийн гаргаж байгаа шийдвэрийг бид нар дэмжихийн тулд ямар ч байсан өөрсдийн санаа дэмжлэгийг оруулсан байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр бидний одоо мөрийн хөтөлбөрийн эсрэг, засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааны хөтөлбөрийн эсрэг одоо нийт эрх ашигын эсрэг юм хийх гээд байгаа юм бол бид нар их хуралдах сөрөг хүчнийхээ үрийг биелүүлнэ. Тэр бүх гарсан шийдвэрийг дагна гэсэн үг биш үү? Хэрвээ тэгдэг байсан бол засгийн газар их хурал гэж хоёр байхын хэрэг юу? Тийм үстэй тий. Тэгэхээр сөрөг хүчний хаач ажлыг хийн, одоо засгийнхаа ажлыг ч хийн. Гэтэ одоо намынх нь хоёр дарга нь хамтарсан засагт орчихсон засгийн газрын хоёр сайд хийж явах үед улсын хурал дээр засгийн газрыг шүүмжилж чадчихна. Бид нар чөлөөтэй шүүмжилж байгаа. Төсөвдөр бид нар яаж дагуулсныг мэдж байгаа шүү дээ. Хэдийгээр засагт манах ч олон холцсон биш шүү дээ. Тэгээ хоёрхан л гишүүн баг. Гэтэл тэр хоёр гишүүний маань бас дуу хоолой хүрч чадчихнуугүй юу гэдэг бас байгаа шүү. Тий. Гэх мэтчлэн ер нь бол одоо автоматар тий нүдэн айнаад одоо засгийн бүх шийдвэрийг дэмжинэ гэдэг бол ойлголт байхгүй. За миний дараагийн асуулт хоёулаа нэлээд хот тойрч ярьлаа. Орон нутаг руу малчтын амьдрал руу ярмаар байна л да. Та өөрөө ч бас ийм санхүүгийн байгууллага удирдахжсэн хүний хувьд энэ хэр оновчтой гэж харж байгаа вэ? Малчтын одоо аж ахуйг дэмжиж шинэ оршин хөдөлгөөнөөрөө бараг 600 гаруй тэрбум төгрөгийг тараасан. Тэгээ энэ хэр оновчтой байж чадах вэ? Зүгээр ингээ мөнгө тараагаад өргөчдөг нь яг дэмжлэг болох уу? Тэгэхээр энэ дээр нэг юм аюул сан бодолцох хэрэгтэй байгаа юм. Энэ мөнгө эргэж төлөгдөх боломжтой юу? Өөрөөр хэлбэл эргэж төлөгдөх боломжтой байхын тулд тэр зээлийг энэ шинэ хошоо зээл болгож байгаа шүү дээ. Тэр зээлийг авсан малчид тэр хэмжээгээр ашиг орлого нэмэгдэж чадах уу? Буюу одоо энэ нөгөө хүү байгааз яг энэ хүүгийн хэмжээнд орлого олж чадах уу? Хамгийн наазах нь. Дээрээс нь энийг нэмсэн давсан ашиг олох ёстой шүү дээ. Тэгжээж энэ зээлийн чи ашиг тус гарна. Тэгэхээр яг энэ талаасаа харахаар одоо орон нутгаар нэлээд явж ийн л та. Тэг ингээм малчтаа уулзж ийн. Тэнгүүд яг одоо юу гэдгийг аж ахуйч тийм ээ яг мал аж ахуйгаа эрхлээд тэндээсээ одоо хөрөнгө ашигаа хийгээд одоо малчин бизнесмен гэсэн үг шүү дээ. Тэр талаасаа хүмүүстэй ингээ уулзахад бол юу гэж хэлж чинь хэрэг нь шал худлаа. Яагаад тэр жишээлбэл дор хаяж 9 үлээ нийлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр
би одоо юу гэдэг тэн дээр ямар одоо гуйлга явцсан бэ гэхээр нэг нөхөр за би тэр банкн дээр одоо тий энэ одоо зээлийг авах тий материалыг бүрдүүлдэг хүнтэй одоо айгуу дажгүй харилцаатай байна. Гарын үсг өгчих. Хэдүүлээ нийлээд энэ мөнгийг авъя. Та нарт нэг тэд хэдийг өгье. Нэгдсэн болоод мөнгө авчиж байгаа байхгүй. Гэтэл тэр хоршоо нийлээд шинэ хоршоо гэдэг чинь юм бэ гэхээр хоршоо болж ороод энэ дээрээ дундаа нэг одоо юу гэдгийг жижиг одоо арьс ширний үйлдвэр тэ арьс боловсруулах угаах үйлдвэрч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо нэг одоо дайвар бүтээгдэхүүн боловсруулах жижиг үйлдвэр байгуулах ч юм уу тийм. Гэтэл энэ юм чинь өөрөө газар дээр биш байна. Байхгүй. Тэгээ мөнгө авсан хүмүүс нь худлаа гэж байна уу? Аваагүйнүүд нь худлаа гэнэ. Мөнгө авахгүй байна. Тэнгүүд одоо жишээлбэл би нэг одоо залуутай ярьж байгаа байхгүй малчин залуутай тэр шинэ хоршоо гэдэг одоо жишээлбэл ингээл бизнес одоо ингээд үйлдвэр байгуулах хэрэгтэй байна тий. Ер нь бол төрөөс өөрөө ингээд одоо малчтын гарч байгаа тэр малын бүтээгдэхүүнүүдийг тий дайвар бүтээгдэхүүн ороо zero waste гэж хэлээд байгаа шүү дээ. Хаягдлаггүйгээр боловсруулах тэр боломжийг бий болгохын тулд нөгөө төрөөс үйлдвэрүүдэд байгуулах хэрэгтэй байж тээ гэж байгаа байхгүй. Тэгмээд энэ шинэ хоршооны чинь гол зорилго нь ингээд жижиг үйлдвэрүүдтэй дундаа нийлээ байгуулах юм шүү гэхээр үгүй 9 хүн 3 хүн нийлээд бизнес хийхэд хэцүү үсттэй. Гэтэл би жишээлбэл төсөл бичээд ингээд орлоо гэхэд тэр 9 хүний нэрийг оруулна. Дээрээс нь бид 9 энэ бизнесийг хамтдаа хийж чадахгүй юу? Энэ өөрөө надад амар том хариуцлага болно. Энэ нөгөө хэд маань алтуул яах юм? Тэр мөнгөө хийхгүй л яах юм? Энэ бизнес дээр энэ өгөөж олох хэмжээнд зарцуулахгүй л яах юм? Би тийм хариуцлагагүй юм бол хэмээргүй байна. Тэрэнд орвол аваагүй нэр гэж байгаа байхгүй. Тий. Одоо жишээлбэл тэр мөнгийг авлаа гэд нэг юу гэдгийг 5 одоо нэг хэдэн мал нэмлээд авлаа гэдэг нэг 50% 100%. Тэгсээр нь одоо 600 тэрбум төгрөг тараацсан байдаг. Одоо яаж тэрлэгдэх юм? Харин тий 600 тэрбум төгрөгөөр малчтын саналыг худалдаад авчихсан юм биш үү шүү дээ. Би бол тэгж л харж байна. Ер нь бол одоо их хурлын даргыг танай их хурлын дарга л энэ шинэ хоршоо хөдөлгөөнийг санаачилсан шүү дээ. Их хурлын дарга шүүмжлэхээс айхгүй нь. Гэхдээ одоо ер нь л шүү дээ. Энэ ер нь аливаа зүйлийг бид нар субъект талаас харахгүй хэвчээ. Бидний нэг гардаг алдаа тэр ихгүй. Бид нар амар субъектив. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн асуудал гараад ирэхэд хүний хайгаа явцдаг байхгүй. Тэ? Энэ уянга одоо чил нэг юм ярьлаа штэ. Тэгсэн чинь ингээл даргыгаа шүүмжилж байна гэдэг. Тийм юм. Эргээд хариуцлага тооцоход хүн хэрэгтэй. Тийм. Гэтэл нөгөө талаасаа энэ одоо юу гэдэг би хамгаалж байгаа юм биш. Одоо шүүмжилж байгаа юм биш. Одоо жишээлбэл юу гэдгийг малчтыг дэмжих гэдэг санаа нь сайхан. Энэ гол нь аливаа санаа өөрөө хэрэгжих боломжтой. Хэрэгжилт гэдэг нь би одоо нөгөө бизнесийн хүн одоо хувийн хвшлийн салбарын хүн болохоор хэлээд байна шүү дээ. Аливаа зүйл ингээд road map, action plan бүгд зурагдсан байх хэрэгтэй байхгүй юу? Оролцогчд нь тодорхой болсон байх хэрэгтэй, тийм ээ? Тэгэхээр тэр дундаас яг хаана асуудал үүсэх вэ? За энэ хүмүүсийн одоо өгж байгаа мөнгө тэрийг аваад яг тэр төслөө хийж гинүү гэдэг тэр хинт хяналт тавих юм бэ? Яг энэ зээлээ төлж чадах хэмжээнд чадамжтай байгаа хэсгээр нь яаж хяналтаа тавьж явах юм бэ? Яг тэгэхээр одоо банк өсч байна, банк гэж байна. Бүгд яг тэр хяналтаа тавьж явдаг байхгүй юу? Тэгэхгүй гинтгэн пал идэл юу гэдэг жилийн дараа 3 жилийн дараа хөөе мөнгөө төл гэж орж ирдэг байхгүй юу? Тэгвэл тэг байхгүй ш тампуур ш. Тэ? Тэгэхээр одоо яг энэ зээлийн одоо зарцуулалт яаж явж байгаа дээр хяналт бол байхгүй нөө. Яг үннийг хэлэхэд. Дээрээс нь яг үннийг хэлэхэд цөрөг хүчний хувьд хэлэхэд бол энэ сонгуулийн өмнө иймэрхүү байдлаар тэмээ санал нэг талаасаа шууд бус утгаараа санал худалдаа авалт мөн байхгүй. Тийм ээ? Юу гэдэг малчид ихэнх нь биднэрт мөнгө өгсөн. Тэрүүгээрээ би нэг портер аваад унтсан. Тэрүүгээрээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн. Гэтэл тэр чинь зээл штэ. Тэ? Гэдэг утгаараа тэнгууд тэн дээр яг эцсийн зорилго нь яаж харагдаж байна гэхээр яг энэ малчин энийг одоо бизнес болгоод энэчнээс өгөөж хүртэх гэдэг талаасаа биш ямар нэгэн байдлаар хэрэглээний зээл шиг явчихад байгаа байхгүй юу? Тэ? Портер аваад хэлчихдэг. Наа захыг хэрэгцээтэй байгаа юмдаа зарцуулж юм чинь за яах вэ? Ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр л эн чинь зорилго нь өөрчлөж байгаа биз? Тэгэхээр яг энэ зарчмуудаа барьж л хэрвээ төрөөс ийм одоо хөнгөлөлттэй зээлийн бодлого гэдэг юм уу ямарваа нэг одоо хөтөлбөр хэрэгжүүлэе гэж бодож байгаа бол энэ тал дээр бол аягүй сайн анхаарч байгаа юм. За баярлалаа. Бидний цаг гаргаж нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч 10 асуултанд маань нээлттэй хариулсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Нэмээд уг нь нэлээд их юм ярмаар байлаа тийм үү? 3 минут гэдэг чинь бас тий. Товч өгөөд тодорхой нуршихгүй.
хугацаанд баригдлаа. Тэгээд дараагийн ажилд нь амжилт хүсье. Тэгээд хичээж ажиллах болно л гэж. За хичээж ажиллаарай. За баярлалаа. За баярлалаа.